За ажил тавлаггүй. Тавлаг байна. За сайхан намарч чинь үү? Сайхан намарч чинь. Та чинь арчил намын хэдэн оны гişүү юм бэ? Би чинь баг 90-ад онд орсон шүү. Дөнгөж арчил гараал би ч 10 төгсөөл. Тэгэл энд чинь чагсаалт цуглаан болоод. Тэгээ манай аав өөрөө бас хийдэгт оролцдог байсан. Тэгэл намайг дагуулаад тэгж л орж исэн да 90-ад оноос л. Тэгээ нэлээд хэдэн сонгуулиар орж исэн арын багт бас ажиллаж исэн тийм. Яг ийм хожим улсын хуралд орж ирв. Харин тэгсэн шүү. Одоо батсан Тий. чинь. Уг нь бол яг хөө тэр 90-ад онд элсчээд тийм идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй шүү дээ. Бараг хүүхэд жахам. Тэгээ сүүлдээ бүр өөрөө ирэхгүй нөгөө ингээ хатгаад гэдэг шиг. 98 99 оны үед бүр намын Монголын үндэсний арчил намын шинэ үеийг залуучуудын байгууллага нарийн бичгийн дараа бүр орсон. Тэндээс маш их би бас шинэ үед байсан шүү. Тэгсэн үү муу аны тийш тий. Тэгээд тэндээс айгүй идэвхтэй уг нь үйл ажиллагаа явуулаад тэгээ 2000-аас 2004 онд чинь жинхэнэ энэ намын чинь нөгөө 5 нам нэгтцсэн тий. Намын дарга маргын солих ажиллагаанд айгүй идэвхтэй оролцоод үндэсний зөвлөлт хорооны гишүүн 30 эмэгтэй нэг байсан. Тэгээ яг нэг нөгөө хэлээд 2004 онд дэвшигсэн. Одоо энэ жингэлтэй дөрөвт. Яа тэгвэл одоо манай гэр бүлийн хүн бид хоёр чинь тэр 90-ад оноос одоо шинэ үеийн хавцаанаас танилцаад гэр бүл болчихсон байхгүй юу? Тэгээ манай гэр бүлийн хүн бас бидний нийлдэг нэг реформ гэдэг клуб байгуулад халигаач онмогийн их сайхан гэдэг насварцсан их сайхан гэдэг. Тий, их сайхан гэдэг. Тэгээ бид нар чинь нэг юм клубтэй. Тэгээд яг жингэлтэй дэвшигсэн. Бид гурын нэгийг одоо манай хүн би бас нэг талигаач болсон манай нэг найз гэдэг Маяр Ганбаатар гэдэг. Бид гурын нэгийг жингэлтэй дэвшээ гэдэг 2004 онд. Тэгсэн чинь өө ёстой тийм байхгүй юу одоо мань мэт гэдэг чинь бас арай л хүмүүжлтэй үе юм уу? Өөрснийгөө голоод тэгтэл одоо тэр чинь бас улс төр хийгээд 5 6 жил болсон байсан байхгүй юу? Уг нь тэгсэн мөртлөө бас айгүй өөрснийгөө голоод өө яах одоо тэр өөр хүмүүсийн твшиг бид нар арай болоогүй гэд. Тэгээ хойш суусан шүү. Тэгсэн мөртлөө яг ингэжсэн чинь нөгөө эвсэл болоод тэгсэн чинь нөгөө бидний тэр нөгөө нэлээд сайн ажилтсан Чингэлтэй дүүргийн тойрогт Эрдэнэ бүрэн гээд одоо улсын хурлын гишүүн ороод ирсэн. Тэгээ бид нэр уг нас чицүү. Тий штэ. Зүсчицүү гэдэг шиг. Тэгсэн мөртлөө бид нэр дараа нь ингээ Эрдэнэ бүрэн байсан чи бид нар why not хонь бодоод тэгтээ тий Эрдэнэ бүрэн гаргахын төлөө бид нар явсан. Тэгээ манай хүн бүр менежерийн хийгээ. Тэгээд Эрдэнэ бүрэн гишүүн болгосон шүү дээ уг нь. Тэгээ тэн дээр дэвшээгүй жоох алдаасан. Тэгээ яг тий 2005 оноос энэ нам чинь ингээ бужигнаалтай 2 хуваагдаад ингээд бас манай нам л болсон нэг тийм болсон шүү дээ. Тэгээ би чинь яамд ажиллаж байгаа нэг JICA-гийн тэтгэл төлбөрт хамрагдсан чинь тэнцэж таарад тэгээд би ерөнхийдөө явцсан. Яг тэр үед ерөнхийдөө ч улс төрийг яасан өөдгөө юм бэ гэж бодсон л доо. Яг тэгвэл энд бид нэр ялуулах гэж хөтлөө ажиллаад яг ялмагц шал өөр хүмүүс ирээд тэгээ өөр хүмүүстэй 8 тохироо яриад тэгээд ерөнхий сайдад болоо явчихсан мөлий. Тэгээд залууч хийсний хэлгүй шаардлагад ерөнхийдөө жоохон улс төрөөс холдсон. Тэгээ би чинь Японд сургууль төгсөөд ирэх ойгоор нам амч салцсан. Тэгээд ирээд буцаад улс төрд ороогүй байхгүй. Хоёроо бизнес 8 гэдэг манай хүү тэгтэн тэр шиг бизнес 8 юм хийгээл машин тэр оруулж ирээл. За зарж мараал сүд хийдэг л шүү. Зүг. Тэгээ яагаад буцаад улс төр рүү орох болов? Тэгээд яг уу тэгээ тойрогт гараагүй чагсаалтаар орсон шалтгаан нь юу? Тэгээд явж байгаад яг уу буцаад нөгөө гадаад яманд ороод судалгааны төвийн дээд цагтлаар ороод тэгэнгүүт чинь тэр төвийг чинь татан буулгаад тэгэнгүүт нь шалгалт өгөөд би чи хөшөрсөн хойно гадаад яманд дипломат болж орсон шүү дээ. Тэгж жагаад орцсон хойно нэг сонирхолгүй би чи одоо төдийн насн тэгээд төрийн албанд ингээд бүр доод шатнаас нь эхлээд ажиллах жоохон сонирхолгүй санагдсан л да нэг үг ярихад 40 гарсан шахав юм чи. Тэгээд улсын их хурлын тамийн газар нэг сэлгээгээр ажиллаад за тамийн газар нь арай өөр юм уу да гэд. Тэгээд тэнд 3 жил ажиллах явцдаа эргээд нөгөө улс төрийн амбиц хөдлөөд тэгээд ерөөсө буцаад улс төрд ордог баатар болоод тэгэнгүүт чи нөгөө сим хийж гисэн гэр минь сэгсгэрч гисэн ээж минь гэдэг шиг нөгөө үжил баримтлал хаа одох уу. Тэгээд яг хуу ороод 20 онд дэвшгийг бол санаарсан 2020 онд. Гэхдээ тэр бол нэгдүгээрт ялахгүй ч бас тодорхой байсан л та. Намын рейтинг маш муу байсан учраас ороод нэмэргүй гэж мэдсэн, дэвшүүлээчгүй. За тэгээд сүүлийн 5 жил маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж агаад одоо энэ тэ пропорционал элемент орж байгаа учраас би бол одоо листэнд орно гэдэг
санал хүсэлтээ бол эртнээс илэрхийлсэн. Тэгтээ зүгээр ээж болохгүй намдаа ямар ч гэсэн хувь нэмэр оруулах хэрэгтэй гэд ямар ч гэсэн сүүлийн 5 жил биш үл идэв сэтгэл гаргасан. Тэгж байгаа чагсаалтанд орсон л доо. Одоо бол одоо 28 он. тий сонгогчдын итгэлийг авах нь чухал шүү дээ. Тэ мэдээж одоо юу хийх ёстой, юу хийж чадах уу гэдгээ ямар ч байсан энэ 4 жилийн хугацаанд бол харуулна. Тэгээд тойргоор манай намын дүрм чагсаалтад орсон хүмүүс буцаад чагсаалтад орно гэсэн дүрм гарсан ч би бол орохгүй. Тойргоос шудраг байх хэрэгтэй те. Тойргоос гарна. Та сая намынхаа дарга дүрсэлдсэн анхны эмэгтэй байсан уу? Тэгсэн. Тэ? Тэгээд одоо таныг тодорхой тоогоор ингээд зөрүү гарчлаа штэ. Тэнгүүд дараагийн удаа санал хураалт явуулахад бол угаасаа ойлгомжтой байсан учраас татгалцсан гэж би бол ойлгосон. Тэгэхээр тэр таныг сонгоогүй нь бас нөгөө талаараа нэг эмэгтэй хүнийг улс төрийн орчинд штэ. Тэгээ манайх бол нийгэмд бол харьцангуй гайгүй. Улс төрийн орчинд эмэгтэй хүмүүсийг дорд үзэх нэг тийм хуушинсаг хандлага танаа намд ихэрсний улмаас тэр санал тутсан уу гэж би анзаарсан. Та юу гэж бодож байна? Яг хуу ганц хүчин зүйл биш л дээ. Хэд хэдэн хүчин зүйлсийн улмаас мэдээж сонгогдож чадаагүй. За нэг нь бол яг өөрийн чинь саяны хэлж байгаа шалтгаан байхыг үүсэхгүй. Ерөнхийдөө Монголд бол бас тэр суурь нь бэлтгэдэг баг шиг байна. Тэр суурийг чи бэлтгэх гэж бас дэвшлээ. Тэгээ том намд бол бас эмэгтэй хүн нэр дэвших нь бол асуудал биш те гэдгийг одоо нэг талаасаа бас харуулад дэвшсэн. Нөгөө талаас нь мэдээж бэлтгэл ажилтаа аливаа сонгуульч заавалч бэлтгэл ажил шаарддаг. Тэгэхээр бэлтгэл ажлыг бол бас мэдээж хангалттай хугацаанд хийж амжаагүй. Ерөнхийдөө яг зарлахын тодорхой бол 7-оос бараг 10 хоногийн хооронд л одоо сурталчилгаа гэх юм уу те ингээд ажилласан. Тэгээ мэдээж тэр бол огтын хангалтгүй байсан л да. Нөгөө төгөөр тэр бол яг үнэн. Тэртэргүй одоо үнэмлэхээ олгох зөвтгөлтэйг дэмжсэн 62-3% гарсан учраас бид 3-ын санал над дээр ирээд ч тий нэмэргүй учраас бүгд юугаа татсан шүү дээ. Нэрээ татсан. Тэгэхээр тэрийг бол бас л мушгин гуйлаар тохирлоо гин тийм ямар юмаа тавьчихв тий. Монгол ардын нам шиг хоёулаа үлдэнгүүд нёгийг болиулангуудаа ганцаарн дээр нь санал явуучих. Тэгүүлэх гээдсэн баггүй юу. Тэгээд тийм марзын юм хийгээ явах гэж одоо тэгээд бид гурав чинь соёлтой нэрээ татаад ажил хүсээд тэгээд өнгөрсөн. Одоо танай арслан намын бүлэг улсын хурлын даргын асуудлыг шийдтэл чуулганы уралдаанд суухгүй гэдэг нэг мэдээлэл гаргалаа шүү дээ. Гэхдээ танах бол одоо чуулганд сууха боллоо гэхэд төдийлж энэ дарахгүй. Тэгэхээр энэ одоо хэр оновчтой улс төр гэж таарч байна. Ер нь энэ чинь хуулиараа зөвшөөрсөн байхгүй юу? Гэхдээ манай намын энэ удаагийн тэр завсарлага аваад цаашид яах ёстой байсан бэ гэдэг нь бол зөвхөн спикер буюу улсын хурлын дарга амар ясгалан хурал удирдах аваас оролцохгүй. Цаана 2 дэд дарга байгаа. Тэр 2 дэд дарга хурлаа удирдаад явж байхад асуудал байхгүй. Бид нэр оролцоод явна. Маш их ялгаатай байгааз. Яг тэгэхээр маш тийм ноцтой шахам асуудлуудад нэр холбогдоод явж байгаа учраас хууль зүйн бус юмаа гэхэд ёс суртахууны эрх байхгүй гэж үзэж байгаа шүү дээ. Хүмүүс дахиад мушгаал те шүүхээр гин буруу тогтоогдоогүй байхад арслан намынхаа ингэж бойкот хийлээгээд үгүй байхгүй. Бид нэр энэ хүн гимт хэрэг үйлдэлсэн учир гэж хэлээгөө. Нэр холбогдсон учир ёс суртахууны эрхгүй. Өтөр түргэн нэрээ цэвэрлээд аль хэрвээ одоо хэлмэгдүүлж байгаа бол айсбөгөөс хэрвээ үнэн бол одоо яадаг юм мэдэхгүй те хариуцлага хүлээх гэсэн ийм л шаардлага тавьж байгаа. Ер нь энэ Монгол ардын нам дотор өрнөж байгаа энэ асуудал зөвхөн Монгол ардын намын асуудал биш болоотглоо л да. Энэ бол одоо улсын асуудал болоотглоо тий. Тэгэхээр улс төрч хүний хувьд сөрөг хүчинд чинь болж байгаа энэ асуудлыг ер нь юу гэж харж байна? Мэдээж Монгол ардын намын удирдлагын асуудал яригдчихэж байгаа тий. Тэгэхээр энэ удирдлага нь өөрөө түүгээрээ одоо сул гишүүн ч юм уу сул улсын хурлын гишүүн сул сайд байгаад намын дарга болсон бол тэдний асуудал. Гэтэл энэ чинь төрийн 3 өндөрлөгийн 1 үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хүн шүү дээ спикер. Тэгэхээр энэ бол намын даргын асуудал биш. Энэ бол төрийн асуудал. Бүр төр төрдөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой тэг гишүүн хүний асуудал байхгүй. Тийм учраас энэ бол төрийн асуудал гэдэг нь энэ утгаараа байгаа юм. Хоёрдугаарт сонгуул ер нь яах гэж хийдэг юм те. Нам ялах гэж л хийдэг шүү. Улс төрийн нам бол
сонгуульд ялах цорын ганц зорилготой шүү дээ баг. Тэгээ тэрнийхээ төлөө ингээд ялсан. Тэгээ ялсан учраас засаглал та. Тэнгүүд энийг дахиад мушгингуулад энэ одоо пропорционал элемент бүхий холимог тогтолцоо нь ерөөсөө л эвсэж явах хэрэгтэй юм шиг ингэж хүмүүсийн тархийг бас угаагаад байгаа юм л да. Үгүй л дээ. Барууны бусад ийм тогтолцоотой улсууд болохоор хинэн ч олох болдоггүй учраас эвсэд идэг штэ. Тэгэнгүүт одоо нэг парадокс болоод байна. Ингээд та нар найшралда та нар гүүгээр чадахгүй нь гэдгүй би бүр гайхаад байгаа байхгүй юу. Тийм ч одоо юу гэсэн үг юм бэ те. Ингээд савсал хийвэл ингээд нөгөө намаа загнажидэг. Та нар ингээд хуралдаа суугаач гэдэг юм. Гэхдээ бид нар чадна алдан болно гэдэг энэ чинь сонголтоод бүгд 68 суудлаа авчаад нэг завсарлага авахаар зүгээр ерөөсөө та нар найшруулж игээд гуйхаа би өөр гайхаад байгаа байхгүй юу. Одоо тэгээд нэг дангаараа засаглахаар засаглаж чадах. Та нар найшруулж бид нар чадахгүй. Хурлаа хийхээр та нар найшруулж игээд хурлаас ерөөсөө чадахгүй нам болсон юм шүү. Ямар ч чадахгүй нам нь харагдаад байгаа байхгүй юу. Ийм юм бол ялхаа боль. Тэгээ эдгээр чи зүгээр ч ялдгүй штэ. Дандаа маш их мапа хийж ялдаг нам байхгүй юу. Тий. За наадхан дээр чи надад асуулт байгаа. Таны бичсэн нөгөө клиентилизмтэй холбоотой нийтлэлийг чинь бас уншсан. Тэгэхээр их эвгүй. Энэ бол яг төрийн асуудал боллоо. Артлан намын одоо хөөхий хажууд хөөхий энэ том намын зодооны хажууд чихрийн цаасл байсан юм байна. Эднийх ч өстө жинхэнэ цус үзье гэдээ арчдаг улсууд юм биш тоорондоо. Яа тэгэхээр төрд маш олон жил эднэр төрийн өндөр дэд албан тушаалуудыг хашсан учраас энэний ард дээр дандаа булхаа луур авилга явж исэн л байж таарж штэ. Тэгээ ингээд харилцсан барьцаатай болсон тий. Харилцсан ингээд нэг нэнтэнд оролцсон учраас ингээд байнгын юм жунгаарлцсан. Тэгээ тогтмол бас одоо өмхирдгийн адил тий ингээд хит олон жил дангаараа засаглах чи харгай одоо л гарч ийн л та. Тэгээ дахиад үргэлжлүүлээ манайхыг ингээд бөөрөндө хатгаж явах гэдэг байгаа байхгүй цаашаа. Танахыг татна гэсээс энэ одоо тэгээд одоо ингээд энэ хിവэрээ ингээд яваад ах юм бол төсвөө хилцэж чадахгүй хүрэх нэ. Төсвөө хилцэж чадахгүй хүрэх юм бол заасан хугацаанд бас амжихгүй хүрэх нэ. Заасан хугацаанд амжихгүй байх юм бол улсын хуралд тарах уу гэд нэг дахиад ийм нэг асуудал үүслээ. Энэ багш ингээд төрийн засаглалын хямралын түвшинд хүрлээ л дээ. Тэгсэн засаглалын хямралд бол хурж байна. Гэхдээ дахиад мушгингуул 11 сарын 15-ны төсөв батлах ёстой. Гэхдээ батлахгүй бол улсын хурал тарна гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй. Ерөөсөө байхгүй. Баталж чадахгүй бол яана гэж хуулийн дээр юу гэж заасан бэ гэвэл өнгөрсөн оныхоо төсөөр цаашаа үргэлжлүүлэл явна гэсэн. Мушгингуул нэг айдас үүсгэж байгаа бас хэлмээр юм байна тий. Айдас үүсгээд нь шүү дээ. Дандаа манипуляц хийж шүү дээ. Дандаа манипуляц, дандаа тарих угааж байна. Тэгэд ерөөсөө нөгөө иргэд чинь тэр бүр нягтлахгүй. Тэгэл ерөөсөө хин юу гэж хэлнэ нэг олонд таалагддаг хүн олонний хэлээр нь ингээл ярьлаа бол тэр бол ерөөсөө түмэн үнэн мэт ойлгоод явчихж байгаа. Та жагсаалын үеэр оюун эрднийг огцрох ёстой гэж үзэж жагсаалыг дэмжиж намайг лавдаг жагсаал дээр очих болгонд л та байж байсан тийм ээ. Тэгэхээр одоо ч ингээд амар уйсгалан оюун эрдэнэ хоёр одоо нэг зоосны хоёр тал гэдгийг өөрсдөө бол илэрхийлсэн тий. Тэгэхээр ингээд бодох юм бол та зандар шитрийн талд уу? Би бол тэр энэний талд гэх юм байхгүй. Би зандар шитрийн ерөнхий сайдыг огт танихгүй. Огт танихгүй? Танихгүй шүү дээ. Одоо яг эрхвиш нэг ингээд хоёр улс төрч нэгнийгаа ингээд мэдээд байгаа шүү дээ. Түүнээс биш манай намын хүн биш. Энэ хүнтэй би тааралдаж танилцаж буу халах ямар тийм тохиол байгаагүй. Одоо хувь хүнийхээ хувьд танихгүй гэх юм уу? Улс төрчийн хувьд танихгүй. Дотны сайн танихгүй. Тэг ингээд сайн уу баярмаа сайн уу гэл ингээд нэг тийм таньдаг хүмүүс идэв шүү дээ хоорондоо. Тийм бол биш. Гэхдээ мэдээж нөгөө улс төрч хүнийг би танилцуул яах вэ гэдэг утгаар бол таньна шүү дээ. Намайг ч гэсэн эрхвиш одоо бас таньдаг болсон баг тийм. Тийм учраас одоо би зандан шитэр ерөнхий сайдын талд ороод ах юм надад ердөө байхгүй. Эсвэргээрээ би эрхвишний бүтэн жил нэг танхимд суусны хамар өсгөлэн даргаыг бол таньна. Хувь хүнийхээ хувьд таньна. Би тэр ч өө сайн уу сайн ингээ гадагшаа бас нэг удаа цуг явсан тий. Спикерийн айлчлал бүрэлдэхүүн хамаад. Тэр асуудлыг танилын талаар харахгүй л дээ тий. Асуудал юунд вэ гэвэл би бол одоо хэлээд байгаа шүү дээ. Манай намын шийдвэр гарцсан. Тэгээ нэгдүгээр би намын гишүүн хүнийхээ хувьд нэг од мод гэдэг нэг бас нэг хураад юм л да манайхан. Тэгээ тэр зарчмынхаа дагуу бараг 100% шахам улс төрийн зөвлөлөөс шийдвэр гараад за ийм байдлаар цаашаа явна гэд үүрэг өгсөн.
Тэгэхээр би тэр зарчмыг одоо дагахаас үзэн байхгүй. Тэгээд хоёрдугаар би тэр зарчмыг бас зөв гэж бодож байна. Энэ улсын хурлын дарга маань одоо нэрээ цэвэрлээд хүрээд ирлээ л гэсэн асуудал тий. Нөгөө төгөр нөө төсөв чинь бас одоо алдагдaltaй байна. Алдагдaltaгүй болгоод оруулаад ирээ. Энд чи бас зарчмын шаардлага байхгүй. Тэгэхээр алдагдaltaгүй болгоод оруулаад ирлээ. Зандан шатар ерөнхийсээ. Нодлон бол чухам хүү хизээч алдагдaltaгүй төсөв гэж байхгүй. Дэлхийд байхгүй гэл мань мэтийг барьж идчих гэлээсэн. Тэгэл эцсүүлдээ үнэн ядаад алдагдaltaгүй төсөв оруулаад ирсэн. Тэгэхээр энэ жил бол дахиад оруулж ирэх бүрэн боломжтой. Хаврын засгийн газар огцрох хэсэг асуудал дээр таныг нэлээ их одоо дайрч давшилж мөн олон янзаар боргосон да тийм ээ. За бүр гэр бүл рүү ч хүртэл орсон тий. Одоо нөгөө оюун эрдэнэ хүүгийнх нь багшч билүү АТГ тоондол гаргаад АТГ хүртэл таныг шалгасан тий. Одоо дахиад засгийн газар Монгол Ардын намын асуудал ярьж байгаа. Дахиад та яригдаад байна. Харин тийм. Яагаад? Гэхдээ яг энэ ч ерөөсөө айгүй тодорхой юм биш. Би тэнд нэг үг хэллээ. Шууд маргааш нь ингээд ерөөсөө хөдөлгөөн дээр л ажиллагаа эхлээд би төсөлдөггүй. Би ч одоо би муу тий очиж над дээр одоо ямар амир их ажиллагаа хийдیں۔ Ингээд сүүлийн үед бас өөрийгөө бүр гайхаад байгаа. Би тэр баяр цогтоо энэ төргээд нөгөө андуурч хэлсний тэр чи 5 дахь жуулган байсан шүү дээ. Хагасаа өдөр нь гараад сурвалжлага авсан байдаг шүү хүмүүсээс. Өчигдрийн үйл явцын талаар та юу гэж бодож байна гэдэг. Бүр айгүй ажиллагаатай гэсэн чи ёстой муухай тэр баярмаа яаж чадчихна манай оюун ерөнхийсэд гэдэг. Би ер нь уг нь яг яасан те. Би эцээс үнэл хэлсэн байл л. Одоо эргээд харахад та вакуумжаад байгаа тий. Та ер нь вакуумжаад байгаа биш үү гэдэг үгийг одоо хүн болгон хэлж шít. Хитрхи вакуумчнаасаа болоод огцсон. Би уг нь ягаад ч байхгүй хөөрхий те. Тэгсэн чинь маргааш нь шууд хүмүүсээс яриа аваа явж. Миний буруу болгоод яриа авч байгаа байхгүй юу. За тэгэл нэг төдрөөс нь битүү. Нөгөө сошиалууд чинь зөвөр ингээд амьд өгсөн хамаагүй троллууд ажиллаад ингээд пүү амар юм бэлээ тэр чинь. Тэгээд тролл ажиллаад контент үйлдвэрлэгдээд зогсохгүй амьд хүмүүс авчираа талбай марганд зогссон. Ингээд бүр миний нэртэй баахан юу мө хийц. Юу гэлээ нэг юм. Тийм үү. Урайл оцсон уу? Урайл оцсон. Тэгээ тэрийг гой барайл яваад идэм байлээ. Ингээл тэр уряага ингээл миний зурагтай уряаг нэг ордны гадаа аваачаал, нэг АТГ-ийн гадаа аваачаал, нэг тэр юуны тэнд аваачсан зохиж авсан. Тэр нэг нүхтийн тэнд. Энэ хотхны эзэн болгоцсон. За хамаагүй газар ингээ очоо заяа. Тэгээ их залтай юм байлээ. Тэгээд одоо энэ юм шиг байгаа юм тэр гэж яриад байгаа байхгүй нэг амар юмны урд очиж зогссон заяа. Энэ бол тарих угаалт амар явагдаж байна. Тэгж л амар харлуулт юм байлээ. Тэгээд тэр чи ерөөсөө сайтууд нь ч тодорхой. Би одоо бүр мэддэг болчихсон. Тэгээд нэг ч үг хэлүүл санаагүй юм бэл. Нэг ширхэг шүүмж авах дургуун бэл. Ерөөсөө энэ ч одоо эрүүл шүүмж гэдэг чинь тэ ерөөсөө ингээл оруулаад ухаантай хүмүүс энэ дотор шингээгээл алдаагаа засаал шүүмжлэл гэдэг чинь сигнал байхгүй да. Дохио. Би харин сайжраасаа гэсэн юу? Ацны коллега гэлтэй би байсан гэдэг баг яана би энэ дээр алдаад байгаа юм шиг байна штэ гэж. Тэр том институцийг ахалж байгаа хүн чинь гастр зөвлөхүүдтэй хэлээлтэй энэ хүн яагаад ингэж яриад байгаа юм? Гас энэний судлаа энэ тэр тэгээ бүр ямар ч үндэслэл хүү гэж жишээлбэл мэдээж таны арттаа баяр цогт суучаад л одоо тэгээд ингэж хэлгээд байхгүй нь ойлгомжтой бид нар чинь насан турсан хүмүүс. Үгүй бүр өдөө наслцсан хүмүүс хүний үгээр яваад байв гэжтэй тийм ээ. Гэхдээ овоо босоогүй бол шаазан хаанаас суух уу гэдэг шиг. Тэнд ямар нэгэн учиг бэ нэ? За учиг гэвэл одоо би тэр чинь таг нэг нам явсууд шүү дээ. Үгүй тэр чинь одоо тэрийг одоо учиг гэх юм уу юу гэх юм тийм. Тэргүүн дэд дарга. Тэгж ярил баяр цогт дарга чинь нэг сонгол болохоос өмнө нэг жил гаруй өмнөөс л намдаа ирсэн шүү дээ. 24 оны юу? Тий 24 оны сонгуулиас нэг жил гаруй өмнө гэдэг чинь 23 оноос 24 оны шилжих зааг үед ирж намын дарга дэвшнэ гэж камбэк хийсэн шүү дээ. Тийм. Тэр хойнд камбэк хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи би чинь 19 оноос хойш зүгээр нөгөө клуб байгуулаад бишгүүл нам дотор бас идэвхтэй үйл ажиллагаа явуулж исэн байхгүй юу? Тэгэхээр энэ баяр цогт даргаас би хамаарал эсвэл баяр цогт дарга тэр хамаг юма фракцлал тий одоо яриад хөөрөөл надад удирдам чиглэл өгөөл юу ч байхгүй. Би одоо зөндөө л хийсэн. Нодлонгийн 24 оны сонгуулиас хойш одоо нэгч тааралдаагүй гэхээр л ингээд худлаа олоход айгүй зовлонтой. Нэгч тааралдаагүй, нэгч уулзаагүй, нэгч уцаар ярив. Угаасаа барьц дарга чинь тэгээд алга болсон шүү дээ. Усан хийсэн чулуу шиг тий.
бүр хинтээж ярьж уулзаачгүй юм шиг байлээ. Ер нь дараа нь сонсоод. Тэгээ сая байцтарч буцаад дахиад камбэк хийж штэ. Сая намраас тий. Улсын хурлын гишүүд улс төрчтэй нөлөө бүхий улс төрчтэй олон нийтэд үзүүлж байгаа нөлөөллийн судалгаагаар та бүр хүрэлс өгөх ерөнхийлөгчтэй, зандран шудар ерөнхий сайттай ижил төвшөнд намынхныгаа хол хайсан төвшөнд очсон байлээ. Таны одоо нөлөөлөлч. Тэгэхээр энийг та юутай холбож ойлгож байна? Яагаад таны нөлөөл та чи одоо энэ 126 гишүүний одоо заримтай найдлахын анх удаа одоо улсын хурлд гарч ирж байгаа шинэ гишүүн тийм ээ. Тэгээ яагаад таны одоо нөлөөлөл ингэж өссөн гэж та бодож байна? Үнэн бай. Үнэн үгийг зоригтой хэл. Тэгээ үнэн үг өөрөө үнгүйгээр хүмүүст хүрчт юм бэл. Би өөрөө тэр чинь мөнгө төлөх шаардлагагүй. Би нэг ч пост спонсордож үзээгүй. Өөрийнхөө постуудыг би бүгдийг нь өөрөө оруулдаг хөрхий. Нацалдж байгаа л тийм ингээл нэг үг мөг өөрөө бичнэ. Тэгээд тэр үг нь яг хөтэ магадгүй үнэн байдаг учраас хүмүүст хүрдэг юм болов уу гэж би боддоо. Ер нь зунаас ахуулаад, нодлон зунаас ахуулаад би жишээлбэл ерөнхий сайдыг шүүмжилсэн юм л да. Зоргийн хэрэгээс оллооч гээл тэ дандаа нэг тийм зоргийн хэргийг яриад тэ. Эсвэл хаа хамаагүй мэдхгүй тэр Америкт гарцсан элбэг дэрж ос боллоо гээл тэ. Би үнэхээр гайхаад идэг очиж би хилээд идэг байхгүй юу? Би өөрөө гайхдаг байхгүй энэ хүү одоо жинхнээсээ л асуугаад байгаа. Жинхнээсээ ингэж гайхаад энэ 5 жил ерөнхий сайд хийчихэд тэ. Бүх эрх мэдэл нь байна. АТГ байна, прокурор, цагдаа, шүүх, хамгийн өндөр төсөв. Бүр бүх юм мань хүний гарт байна шүү дээ. Тэгэл байнгын гонгинжийдэг, гоншгинжийдэг бүр. Би өөрөө бүр үнэхээр гайхаад байгаа юм чи гүн яасан бүр яастан бэ те. Тэгээ ерөөсөө хизээж өөр дээр буруу авахгүй. Тэгээд юу ч хийхгүй. Тэгэл нэг юм үлгэрийн бааtruуд гэдэг шиг юмнууд гаргаж ирчээл нацалтаад идэг. Тэгэл хүмүүс шүмжлэхээр нөгөө урдаа нөгөө ухаан худгийг барьцдаг. Тэгээ ухаан худгийнх нь ард МСС-ийг баяр цагттай холбоод тэгээ нэг ийм хадны манга бий болгоод өөрийн шүмжлэх хүн болгоныг аваачаал тийшээ шууд наагаал шийтчихдэг. Наагаал нэг хонгил үүсгэсэн байгаа байхгүй юу. Тэгээ тэр хонглоор чирдэм байлээ ш бүгдийн. Нэг муухай юм бий болгож энэ чи популизм байхгүй юу. Бүр онлоор сонгодог популизм. Ард түмний дайсан гэж нэг юм бий болгоод тэгээ зохиомжтой бий болгоод тэгээ тэрнтэйгээ байнга нөгөө таалагдахгүй те одоо улс төрчдийгоо өөрийг нь шүмжилдэг улс төрчдийг аваач наад гэж технологи. Гэхдээ та хаврын чагсаал дээр айсан уу? Айж ийсэн үү? Би нэг очоод та нөхөртөөгөө явж байгаа 2 3 таарсан дээр би таныг ер нь айдаг байсан болов уу гэж бодоод. Үгүй шүү дээ. Айгаагүй айдгүй шүү. Би юунаас айх вэ? Та сая үнэн байх гэж ярьлаа шүү дээ. Санд хурлын судалгаагаар нэг ийм дүн гарсан байлаа. Нийгэмд шудраг бус нь илүү байна гэж 2014 онд иргэдийн 69.8% нь үзчихсэн гинэ. Тэгсэн чинь энэ тоо 22 онд нэмэгцээр гаад 93.1% нь буюу ер нь нийт иргэд манай нийгэм шудраг бус байна гэж үздэг байсан. Тэгэхээр энэ нийгэмд шудраг бусын одоо нийгэмд итгэлцэл гэдэг зүйл огт байхгүй болсон байна гэсэн үг шүү дээ, тийм. Энэний шалтгааныг та юу гэж харж байна? Энэ дээрээсээ юу, доороосоо юу? Дээрээс шүү дээ. Одоо арга байхгүй итгэлцэл байхгүй тий. Тэгээ эн чинь бүр төр дэтгэх итгэл байхгүй болсороо сүулдэ апати буюу цөхрөл төрдөг. Цөхрөл. Одоо бараг тэ наа чи цөхрөл рүү орцсон л явж байгаа. Тэгээ цөхрөл төрөхээр нийгэмд эмх замбраагүй байдал бий бол нөгөө балбардах буюу Непалдах асуудал үүснэ. Тэгэхээр энэний буруу бол одоо ерөөсөө одоо бид нар да одоо би юу гэж хэлэхдээ улс төрчид энэ төрийн шийдвэр бодлогыг тодорхойлж байгаа хүмүүс буруу авч явж штэ энэ улсыг. Тэгээ айлаар бол ээж аав нь ар гэрээ авч явж чадахгүй. Хэдэн хүүхдүүд нь үлссэн сангацсан 30 сунаргүй. Хөргөч нь хоосон. Ийм л байдалтай авч яваад байна л гэсэн үг штэ. Тэр чинь нэг олон хүүхдтэй айл бол нэг хүүхдүүд нэг ээж авдар нэг гомдноо одоо тэг хөрх юмд бус айлын хүүхдүүдтэй харьцуулаад энэ тэр яг тийм байдалтай л байгаа. Төрийн өндөр дэд албан тушаалыг тасралтгүй 5 6 7 8 жил хашчаад ийм баян байна гэдэг чи яг юу гэсэн үг юм бэ? Яг ямар бизнесгүй. Тэгээ бизнес эрхэлдэггүй. Тэр энэ их мөнгө төгрөг энэ 20 30 саяын цүнх мөнгө тий одоо энэ хаанаас гараад байгаа гэдэг асуулт зүй ясаар тавигдсан шүү. Гэтэл иргэд инженер багш нар махаа идээд тэнд ажил хөдөлмөр эрхлээд авж байгаа цалин нь ерөөсөө яагаад ч амьдралтай сая 500 төгрөг. Сая 500 төгрөг. Боолын одоо баг хөдөлмөр гэж үзэж байгаа юм билээ ш. Телеграмыг үүсгэн байгуулагч
Дүүров гэдэг хүн байна л да, Павел Дүүров гэдэг. Тэр бас саяхан нэг ярилцсан дээр хэлсэн байгаа байхгүй юу? Хоол, одоо орон байр, тий? Тэгээд хувцас энэ гуравтаа таарад энээс илүү гардаггүй бол тэр хөлс чинь тань навдж байгаа тэр хөлс чинь бол боолын одоо хөдөлмөр зориулсан хөлс гэж байгаа. Монгол яг тийм байгаа. Илүү гарах нь бүхэл хүрхгүй зээл авч Тийм шүү дээ. тий. Тэр ингэж амьдруулж байгаа юм чинь яаж төрд итгэх вэ тий. Дахиад одоо энэ хүмүүс чинь одоо нийгэмд итгэх итгэлцлийг алдахын зэрэгцээ одоо сүүлд гарч ирсэн одоо зарим улсын их хурлын гишүүний ёс зүйн асуудал бол гайхагдаж байна л да. Одоо гайхагдаж байна л гэж хэлэх баг тий. Тэгэхээр улс төрч хүн бол магадгүй бас нэг одоо шаардлага ч гэх юм уу сэтгэл хөдлөлөө барьдаг байх хэрэгтэй байх л та. Таныг одоо хар нөхрөө татах гээд байвал та тэр хар нөхрөө орохгүй тул сэтгэл хөдлөлөө бариад хажуугаар нь хичнээн бухимдсан ч бай дуугаа мөрөх хэрэгтэй байдаг ч юм уу те. Тэгэхээр та ер нь алдаа гаргахаараа яадаг вэ? Яг хөө тэгэл алдаа гаргахаараа хар толгой бол шааш. Өөр яхав гэдэг миний л одоо хийсэн алдаа юм чинь те. Тэг яг зөвлөдөө улс төрч хүмүүс сэтгэл хөдлөлөд маш их барих хэрэгтэй, төвчээртэй байх хэрэгтэй. Яг уу бас нэг аливаа юмд бүх юмд дооз гэж байдаг. Тун байж тээ. Тэр харлуулж байгаа хүмүүс, хувь хүн, улс төрчид ч гэсэн те бас юмны доозыг хэтрүүлэхээр юу болох вэ? Твчж байгаа бид нар ч гэсэн те дооз нь хэтэрхээр бас нөгөө твчээр алдарна гэж нэг үг өгдөө шүү дээ. Твчээр алдагддаг. Твчээр бас алдагддаг юм байлээ. Магадгүй надаас л асуух гэдэг шүү юм л да яг уу. Жишээлбэл засаг огцруулахаас ахуулаад эн чинь гадна дотны хар шар пиодлууд гэдэг шиг те ч одоо гаднаас л ингээл намайг чи бөмбөгдөөд идэг хүн амьд хүн трол контент улсын хурлаасаа гişүүднээс зарим нэгэн гişүүд бөмбөгдөөд байгаа юм чинь бүр үг хэлэх болгондоо одоо миний нэрийг хэлээл те хавраас хойш байхгүй юу. Тэгээд өөрийнхөө тэр 5-600 мянган дагагчтай постн дээрээ пэйж дээрээ постлол эсвэл миний шидэж өгөөл миний одоо ярилцлагын доор давхиж хурж ирж тий энэ ингээ мөнгө төгрөг авдаг энэ хоёр итгээд гээл нөгөө бол одоо битэр чинь нөгөө засаг хавраас хойш үргэлжилсэн юм л да. Би ч яг бас твцсэн аминдаа твцсэн тэгээ сая намар боллоо бас тэр дайралтууд яг ингээд намрын энэ ардын намын зодонтой зэрэгцээд эхэлж байгаа байхгүй. Тэгээ бүр бас л дооз тун бүр дэндүү хитэрсэн л дээ. Тэгээд одоо жишээ нь бол би баян тарган би өдрийн 3-5 сая төгрөг олдог. Та мөн сан гуйлгачд гэж байнга загнана. Тэгээ чи гуйлгач чуулганы хуралдаан дээр тэр нэг групп дотор та нарыг тэгж байгаа юм. Яг намайг л та. Би намайг л хэлж байхгүй юу. Нөгөө пэйж дээр намайг доромжилчдаг байхгүй юу. Удаа дараа. Тэгэнгүүт нь би яах вэ? Тэгээд нөгөө твчээр алдраад сая гэхдээ би бол мэдээж тэр publicly буюу тэр олон нийтэд бол тийм юм хийгээгүй. Зөвхөн ерөнхийдөө эмэгтэйчүүдийн групптэй одоо би яах ёстой би ёс зүйн хороонд өгөх ёстой мó үгүй мó энэ нэг эмэгтэй гишүүн маань ингээд олон нийтэд намайг ингээд гүтгээд дарамжлаад ах юм аа. Гэт би чи нөгөө бүлэгтэй хандж байгаа байхгүй эмэгтэйчүүдийн бүлэг байхгүй тэр чинь бүхэл өдөө 32 эмэгтэй. Тэгж албан ёсоор зарчмын хувьд аминда асуусан би одоо яах вэ? Тамнэ гэ. Тэгсэн чинь тэгэл өстө зүгээр буруутсан л да. Тэгээд гуйлгачийн түлэгч нэрээ дуудуулаад би дуудуулаад байгаа байхгүй юу? Уг нь. Тэгээ өсхийн үлэнтэй юмнууд гээл те. Тэгээд одоо л мөнгөний бараа харж байгаа. Хөгш чи бүр 9 босоор дарамжилдаг байхгүй юу? Тэгээ яах вэ? Миний аав маавыг хүртэл дарамжлаа штэ. Энүүхэнд луурчин, төөрчин. Тэгээ миний аав яг луурчин байсан бол би бас хилээ хазаал өнгөрөхсөн. Гэтэл миний аав чинь ямар юмныхан луурчин байх вэ? Насаараа багш хийсэн те энэ Монгол улсын бүр тогтолцоог сайжруулахын төлөө өчнөө ном бичсэн, номын эрдмийн тэгээ дээрээс нь зүгээр тэмцэгч хүн байсан байхгүй юу? Уг нь. Тэгэхээр чи миний аавыг тэгж хэлэхээр чи хүн бас нэг жоохон төвчээр алдагдаад тэгээ өсхийн үлэн гэдэг ангууд нь би үлэн өсөөгөө гэдэг нэг жоохон тайлбар хэлээд хариу өгсөн. Тэр яг жоохон буруутсан л та. Ер нь та тэгээ ёс зүйн хороонд өгөх юм уу? Гэхдээ одоо ёс зүйн хороонд өгөх ёстой үстэй. Гэхдээ одоо хүмүүс намайг үг гэж шаардаад байгаа. Тэгээ өөрийн чинь ингэж амар доромжилсан. Тэгээ тэрийг хэрвээ та доромжлуулсан гэж үзэж байгаа бол тэр чинь өгөх ёстой үстэй. Өгөх ёстой л доо. Гэхдээ нэг нүгэлхэд өгөхээр бас хувийн байдлын эмэгтэй хувийн болохоор бас харгалцах юм аа одоо бие давхар. Тэгээ ийм хүнийг одоо бас ингэж
ёс зүйн хороонд өгөө сэтгэл санааг нь улам тавгүй болгоод ёс зүйн хариуцлага тооцсон шүү дээ. Тэр ёс зүйн дэд хорооны дарга өөрөө хилээд илэн шүү дээ тий. Ёс зүйгүй авирлаад байгаа, бид мэдээд байгаа. Энэ бол ёс зүйн хариуцлага тооцох хэрэгтэй асуудал юм уу? Гэтэ гомдол ирэхгүй байх гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ би гомдол өглөөл бол хариуцлага тооцогдно. Зөв. Тий. Тэгтээ эргээд одоо би чинь бас хүний чинь те нөгөө хайрлж өрөвдөж штэ. Цаад шалтгаан учир юу ч байдгийн те. Ёстой жинхэнэ цаанаас нь ингээ хүн удирдаа түлхүүрдээд ёстой жинхэнэ үгийн зааж өгөөд байдгийн байл гэж бид нар хардсан штэ. Бүх их хурлын гишүүд. Жудгийн баярмаа гэхээр яригддаг хоёр хүн байна. Аав чи ярьж чинь, жудгийн минь хоёргоо ярьж чинь те. Тэгэхээр та энэ хоёр хүний талаар ярьж өгч болох уу? Одоо минь хоёргоо жишээлх юм бол юу хийдэг, юу хийж байна те. Одоо нөгөө хадгалан зээлийн оршооны асуудал нь хэрхэн яаж шийдэгдсэн ер нь гэдэг талаар ярьж өгч болох уу? За тий. Миний аав ч одоо Сэрэтрийн жуудаг гээд багш хүн байсан. Бүр 60-аад онд анх 27 настайдаа тухайн үеийнхаа боловсролын сайдыг захиа бичиж исэн хүн байдیں۔ Боловсролын тогтолцоогоо шүүмжлээд энэ ер нь нэг л биш байна гэд бүр тэр Увсад аймагт багш хийж явахдаа. Тийм шүү дээ. Усын илчгийн алхам тийм ээ. Цагаан архан сумын хүн л дээ. Тэгээ тэндээс одоо манай аавын одоо нэгсэндээ тодорхойлсны төлөөх, улс төрийн төлөөх тэмцэл нь хэлсэн байдаг. Одоо өөрийнх нь бичсэн номод байдэн шүү дээ. Улс төрийн 45 жилийн тэмцэл гээд хамгийн сүүлд хөөрхий 50 жилийн тэмцэл гээд ном бичээ. Тэгээд өнгөрсөн л доо 10 гаруй жил болж байна. Тэгээд эхлээд нөгөө боловсролынхаа тогтолцоотой бол ноцтой боловсролынхаа системийн эсрэгэл үзээд идэг байсан мөлий. Тэгээд сүүлдээ энэ боловсролын тогтолцоонд биш ер нь энэ улс төрийн тогтолцоо ч биш юм байна гэдгийг ойлгосон юм байлаа манай аав. Тэр үчиг ямар интернет мэдээлэл байхгүй шүү дээ. Тэгээд энэ төрийн тогтолцоогоо өөрчлөх ёстой гэж ярьж борууддаг. Хэлмэгддэг. Социализмын үед. Тийм хүн байсан. Тэгээд дээрэс нь их тийм зоригтой. Энэс айдуу тэгээд савл хийвэл удирдлага шүүмжлэн. Тэгээд намаасаа хөөгдөн хөдөө одоо цөлөгдөн ийм хүн байсан. Тэгсэн мөртлөө жишээлбэл ЮНЕСКОд томилсон байгаа юм манай аавыг онц сурдаг нөгөө их сургуулаа онц төгсөөд тэндээ багшаар үлдээд тэгсэн мөртлөө эрдэм шинжилгээний ажилтныг хийж байхад нь эвлийн төв хорооноос ЮНЕСКОд Монголыг хариуцсан одоо төлөөлөгчөөр томилох гэсэн чинь үгүй би энд айгүй гоё эрдэм шинжилгээний ажил хийж байгаа туршил хийгээд би эсрэгээр бүр хөдөө явж энэ хийсэн ажлаа туршмаар байна гэдэг. Нөгөө боловсролын тогтолцоог нэг ингүүл гоё олон л гэж нэг юм нөгөө судалгааны ажил хийцэн. Тэрийгээ бүр очиж хөдөө туршина гэд. Маш олон ном бичсэн. Их тийм шудраг, гинэн, маш тэмцэгч зоригтой тийм хүн байсан. За манай нөгөө гайхал минь баяр те. Минь гайхын тухайд гэх юм бол бас их үр мэдсдэг. Маш хөдөлмөрч. Их бизнесийн сэтгэлгээтэй. Одоо тэр 2090 оноос лахуулаад те 9 жургийн бизнес хийж исэн. Тэгээд яг бас хадгалан зээлийн хоршоо гэл те тэр үеийн жишээлбэл хоршоо гэдэг чинь өөрт нь мөнгөнд дутаад бусад хүмүүс мөнгөтэй боловч бизнес айдиа байхгүй те ингээ бизнес хийж чадахгүй учраас мөнгөө нийлүүлж хоршиж байгаа бизнес хийдэг ийм л тэгээд тэндээсээ нөгөө хүүгээ авдаг ийм л одоо зарчим ш. Тэгээд өндөр хүү авч ш. Тэгэхээр тэр хоршоон тэр мөнгийг эргэлдүүлж бизнес хийж тэр хүмүүсийн хүүг төлж ш. Банкнаас ялгаатай бизнес хийх юм. Тухайн үед бол тэр хууль нь одоо бүрэн төгс хийгдэггүй. Бизнес хийж тэрий чи өсгөж мөнгөний гаргаж өгөхгүй бол яаж тэр мөнгө өсөх юм бэ те? Тэгээд тийм хоршоо ер нь дээр үед ч л байдаг байсан л да хоршоо гэдэг. Тийм л юм хийжсэн. Тэгээд тэр үед чинь юу яасан? Монгол улсад нөгөө мөрөтэй тоглоом хууль асных байлаа шүү дээ. Одоо 2000 оны үед те. Тэгээд маш их залуучууд мөрөтэй тоглоомд орсон. Рулетка гэх тийм рулет гэдэг машин энэ бүр ингээ байдаг. Очоод тоглодог хууль ясны. За тэгээд маш их олон залуучууд тэр мөрөтэй тоглоомд орж мөнгө төгрөгөө алдаад нэгт хоёрт ер нь энэ хадгалан зээлийн хоршоогоор мөнгө олж болох юм байна гэдэг сэтэл төрцгөөсөн байдаг байхгүй юу? Гэтэл яг бодит үйл ажиллагаа явуулж исэн цөөхөн хэдэн хоршоо исэн том. Тэгээд тийм одоо борооны дараах мөг шиг тэр том хоршоодыг дуурайж хиймэл хоршоонууд гарсан байхгүй юу? Тэгээд тэр хоршоонууд чинь маш их хүмүүсээс мөнгө татан төвлөрүүлээд мөрөтэй тоглоод бай алдсан. Тийм юмнууд нөгөө дайны хажуугаар дажин гэдэг шиг те сайн муу нийлнэ гэдэг шиг тийм процесс явагдсан байхгүй тэр 2000 оны үед. За тэгэнгүүт уулын мод урттай богинтой штэ. Атал
Тэглгүүгээр ерөөсө бүх оршоод бүгдийн хомроглон баривчилсан шүү дээ. Бүх эзэдийн. Тэгэхээр танаа ах бол тэр хомроглон баривчилгаанд орсон юм уу? Хомроглон баривчилгаанд орж байгаа байхгүй юу? Түүнээс биш тэр чинь нормальны бизнесээ хийгээд маш олон газарт барилга бариад тэнд одоо зочид буудал ажиллуулад хөөрхийн амтны 2000-ад оны үеийн бизнес шийдэх чинь юу ч байлаа билээ те. Ресторан ажиллуулдаг 40-с дээш насныхын чөлөөдөө би санахгүй. Би тэр үед байгаагүй, би гадаад сурч ирсэн байхгүй юу. Тэгэнгүүт чинь ингээд нөгөө 9 жорын бизнес хийн штэ. Тэгээ шууд бизнесийн зогсоогоод баривчлсан юм уу? Шууд зогсон штэ. Шууд зогсоогоод тэгэл шууд баривчлал бүгдийн тэр хоршоодын эцэд бүгдийн тэгсэн штэ. Хомроглоо. Тэр яг юу болсон бэ гэвэл нөгөө банкнаас арай илүү хүү амлаа штэ. Хүү. Тэгэнгүүт нөгөө иргэд хадгаламж зээлийн хоршоод руу шуураад эхлэхгүй юу? Банкуд ашиггүй. Банкуд тодорхой хэмжээнд банкны системд нөлөөлөд эхэлсэн. Тэгэнгүүт бүр тэр үеийн одоо банкны нэг газрын дарга одонгой билүү дээ нэг хүн сэрүүлэг сонин дээр биччихсэн байдаг байхгүй юу? Удахгүй энэ хадгаламж зээлийн хоршоо дампуурнаа очиж мөнгө авцгаа гэдэг. Тийм юм байж болох уу ер нь? Болохгүй шүү дээ тий. Хориотой байхгүй юу ер нь банкны юм мөнгөтэй холбоотой санхүүгийн бизнес дээр бол тийм одоо хуурамч төгшөр үүсгэх. Төгшөр тийм хуурамч төгшөр үүсгээд тэгэл ерөөсөө нөгөө иргэд чинь зүгээр ерөөсөө бичгэнэлдэл нөгөө мөнгө авах гал ингээл ерөөсөө оочрлаад хідэн өдөр оочрлж тэр нийтлээс болоод оо тэрнээс болоод тэр ярилцлагаас болоод би тэр ярилцлагыг уншсан л да дараа нь гадаадаа сурж байгаа дээрээ. Тэгэхээр танаа ах бол цэвэр хилмигцэн гэж та үзэж байна уу? Яг го би төдийгүй яг нөгөө хуульч тэгж үзтээ өөрсдөө. Тийм үү. Тий. Тэгээ ямар хэдий хугацааны ял авсан? 10 жил шүү. Тийм үү? Тийм шүү дээ. Тэгээ 10 жил суусан юм уу? 9 жил суусан. Ямар амар юм тий. Тэгэл ерөөсөө нөгөө хойд солонгосоос хүмүүс ороод ирсэн байсан. Барилгачид газраа авцсан, баг барилгаа барьж ах явцсан. Тэгэл ерөөсөө шүн нөгөө офис дээрээ workaholic гэдэг шиг тийм амар хүн байхгүй юм манай минь. Тэгээ шууд ажил дээрээс нь баривчлал эхнэр мэхнэр тэр нягтлан яба бүр хуугаар нь баривчлал байгаа юмсан. За тэгээд тэр хоршоон дээр их онцлог нь тэр манай минь дөрийн хоршооны 900 гаруй хүн байт юм билээ. Тэр чинь бол хохирогчд биш байхгүй юу? Гэрээ байгуулж иргэний хилцэл штэ тэр чинь. Одоо чи ингээд хоорондоо мөнгө зээлж авна гэдэг чинь иргэний гэрээ тийм үү? Тэгээд тэр хоршоонд мөнгөө хадгалуулсан байсан иргэдийг бүгдийн зарын дагуу цуглуулж хохирогч болгосон штэ. Хүүгээ аваад явж исэн хүмүүсийг бүгдийн ташраар нь дуудаад хохирогч болгоод цагдаа дээр бүртгээд бүр хөдөө орон нутгаас цагдаа нарыг татаад бүр ингээд тэр чинь ажиллагаа явагдсан байхгүй. Төрөөс хийсэн дээрэм шахан байхгүй. Тэгээд бүгдийг ингэж албан ёсны хохирогч болгоод ингээд нөгөө тэдний хадгалуулсан мөнгөн дүнгийн шууд хохирол болгоод тэр дүнгийн бүр тийм хэлбэгдүүлэлт болсон шүү дээ. Тэгэнгүүт нөгөө тэр манай минь хоёр ахын хоршооны хүмүүс 1000 орчим хүн өргөдлөвчээд бид нар хохироогүй. Энэ хүнийг гаргаад аль гэсэн юм уу? Гэжсэн байхгүй бүр одоо хүртэл тэр манай аавын нэг номон дээр нь тэр гар үсэг зурц өргөдлөн байж байгаа байхгүй. Бид нар хохирогч биш. Минь хоёр биднийг огт хохироогоогүй. Наад минь хоёроо гаргаад аль. Бизнесийг үргэлжлүүлээд аль. Биднэрт бол ямар ч асуудал байхгүй хүүгээ аваа явж исэн. Тэгээд 1000 хүн гар үсэг зураад өгч яасан штэ. Тийм үү? Тий. Тэгээд бүх хөрөнгийн хурааж авсан байт. Тэгээд тэр хурааж авсан хөрөнгүүдийн хууль бусаар маш хямдаар зарсан байт ш. Нэг гэсэндөө тухайн үеийн би бүгдийг хэлэхгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхой одоо нэр бүхий хүмүүсийн баяжсан төгчийн тэндээс шүү дээ. Жаалсан байдаг байхгүй бүр ерөөс ингээд. Жишээлбэл одоо 3 тэрбумын одоо барилгыг 900 саяар зарах жишээ. Тэр чинь эзэнгүй болчих юм. Тэгэхээр тэр хүний тэгвэл 10 жил гэдэг чинь яг ажил хөдөлмөр хийх 9 жилийг шоронд өнгөрөөсөн гэхээр хувийн амьдрал бол бүрэн дампуураа бүрэн байхгүй болж байгаа юм. Одоо юу гэр бүлийн шууд гэр хороолт угаасаа байр орон сууц авахгүй тэр зочд бодолтой амьдардаг байсан. Тэгээл юу яасан. Тэгээд хамгийн нэг нюанс нь гарч ирээд өөрөө хөөц одоо тэгээд шүүхтэж яваад тэгээд тэр үнэлсэн байж тэр эд хөрөнгийг хурааж аваад үнэлгээний тэр процесс нь бүхэлдээ хууль зөрчсөн. Бүхэлдээ тэр шинжээчдийг томилж одоо үнэлгээний ажлын хэсэг гаргахаас ахуулаад хотын захиргааны ажилтнуудыг үнэлгээний комисс болгоцсон байна. Тэгээд гарч ирээд мань хүн чинь шүүхцээр байгаад
бүх юм нөгөө хууль зүйн юм буруу байсныг нотлоод тэр барьс одоо нөгөө хурааж авсан эд хөрөнгө нь тухайн үеийн үнэлгээгээр 21 тэрбум төгрөгийн эд хөрөнгө байсан гэж тогтоогдсон шүү. Шинжээчийн дүгнэлт дээр бүр тэгээ яасан. Тэгээд яаж чадахгүй юм чи яах юм. Тэр хүний чинь одоо нэг шүүхийн шийдвэртэй захиргааны хэргийн шүүхтэр ялсан. Одоо 21 тэрбумын эд хөрөнгийг буруу одоо дутуу хуурамчаар үнэлсэн байна. 2-3 тэрбумаар үнэлээд тэгээд зарахтаа бүр хямдруулж зараад үнгүүдүүлж зараад ингээд энэ асуудал шин цагийн хэлмэгдүүлэлт болсон юм биш. Шин цагийн хэлмэгдүүлэлт. Тэгээ одоо нэмэргүй. Тэгээ одоо гэртээ байгаа. Тэгээ одоо бараа мараа зардсан шүү дээ. Нүүрсийг шалгах ажлын хэсэг чинь хэдэн гишүүн болсон? 14. За, хөөрхөн. Хэдэн гишүүн болох хэвээр? 32 болох хэвээр. Талдаа орцсон шүү дээ, тий баргалж. Тэгээд яагаад энийг шалгая гэж бодов? Мэдээж ингээл нүүрстэй холбоотой зөндөө олон хэрэгүүд яригдсан болохоор гэсэн баг тий. Тэгээд та энэ шалгалтаар Монгол улсын төсөвт ч юм уу айлсгүй бол одоо ямар нэгэн байдлаар үр дүн гарна гэж найдаж байна уу? Найдаж байна. Мэдээж маш их яригдж байна тий. Хүмүүс шүглүүлээсэн. Дээрээс нь улс хурлын гишүүдэд аль биесны бичиг ирсэн. Энийг асууж сургалж тогтоож өгөөч гэдэг. Тэгэхээр чи нүдэн ханиад шургуулган дотор хийгээ хайж болохгүй шүү дээ. Яг бол энэ 10 тэрбум доллар буюу 36 их найд Монгол улсын төсөөс авсан их мөнгөний тухай ярьж байгаа учраас нүдэн анч өнгөрөж болохгүй байхгүй. Тийм учраас энийг нэрийн энэ яг ямар гэрээ байгуулагдчихсан ингээд судлаад үзэхээр жишээлбэл одоо би хэлээд байгаа шүү дээ. Их тийм сонин байдалтай л процесс нь явцсан байгаа. За 12 сарын 27-нд бол тий нөгөө хийл өгсөн. Тэгээд хамгийн гол нь чуулган завсралцсны дараа байнгын хороонууд хуралдаж 2 байнгын хороогоор тэр хилцээрийн төслийн хилцсэн байгаа. Босод гişүүд мэдэхгүй байхгүй, мэдэх арга байхгүй. Тэгэнгүүтээ 3 сарын 27-нд нөгөө хилцээрээ сойрхон батлуулсан. Тэгэхээр бидний мэдэхгүй байх нь аргагүй. Тэр бүхэл тухайн сайд өөрөө хүртэл би бараг хүртэл мэдэхгүй. Тэгээ хэдэн доллараар ямар гэрээ байгуулсныг тэр бол компани асуудал гэж хэлээд байгаа байхгүй юу. Гэтэл компани нь өөрөө улсын компани шүү дээ. Нөгөө төрийн өмчт компани гэдэг шиг. Тэгэхээр улсын юм гэж байхгүй шүү дээ. Тэр тусмаа байгалийн баялаг бол үндсэн хуулиар заасан тий. Арт түмний өмчөө гэд. Тэгэхээр чиний арт түмэн маань өөрснөө бидний өмчийг ер нь хэдэн доллараар яаж зарсан болоо гэдгийг мэдэх эрхтэй. Тэгээ тэр эрхийг нь л олох гэж байгаа юм. Тэгэнгүүт нөгөө нүүрсний гэрээ чинь нууцлсан. 0. Нөгөө автик гэрэл болчихж байгаа байхгүй да нэгсэн. Тэгээ урт хугацааны. Тий. Тэгэнгүүт чинь хэдэн төгрөгөөр зарах гэдэг юм гэхээр мэд хүн байхгүй. Яг юм шиг юм яриад байгаа байхгүй. Тэгээ тэр Б2-ийн тэр нодлон уржныгийн сонсголоор хийсэн юм дээр чинь би бүр бүгдийг ингээд одоо нөхөж үзэж штэ. Тэгэнгүүт үнэ яаж тогтоосон гэд нэг ингээд асуудаг штэ. Инхүү нэг дээр гიშгтэй ингээд амар асуусан байл штэ. Тэгснээ өөрөө яриад ийлээ штэ. Бигрээс олж мэдчих чадаагүй. Тэнд нэг сэрэгжаан гэд хүн байд юм бэл. Тэрнээс өөр хинч мэдэхгүй. Тэр нь өөрөө бас мэдэхгүй. Айгуу нэг тийм аим шиг кино шиг яриад ийлээ штэ. Тэгээ яг тэр аргачлал нь юу юм гэд тэрөөсөө хэлдэггүй. Тэгээ нөгөөдүүл нь ийм үнээр авъя гэд өндөр үнэ хэлээд тахт үгүй ийм үнээр авна гэд доогуур өгсөн байгаа гэдэг. Гээд байгаа байхгүй юу? Одоо тэр инх хоёр яриад штэ. Тэр бүхэл тэр Б2 чинь бүр ийм юу үзүүлээд ийлээ штэ. Нэг ийм гэрээ альбан бичиг маягийн юм. Тийм. Тэрийг би одоо юу гэж ойлгосон гэхээр Гамбат гээд хуучин эд тамтлагын бет байсан хүн нийл бичиг юм билээ шүү дээ. Тухайн үеийн засгийн газар хэрэг хэрэглэх одоогийн спикер амар эслэнд бичсэн бичиг. Тэгээ тэр дотор их ноцтой юмыг ингээд доогор нь зурцсан танилцуулсан нь юу вэ гэвэл биржийн үнээр авъя гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж байгаа юм. Тэгээ биржийн үн өнөөдөр $120 байлаа гэхэд 120-аар авах нь шүү дээ. Гэхдээ юу яа $5 хөнгөлт үзүүлж гэж айлын тал гуйсан гэдэг. Тэгээд тэр $5 хөнгөлтийн үзүүлэхтэр тохиролцлоо гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдөр биржийн үн $100 байхад хэдээр зарах нь вэ? 95-аар зарна. Тэгэхээр нөгөө одоо энэ зарим нэгэн хүмүүсийн хувьд мөнгө цаас болсон хэрэглээ нь бүр бидний төсөөлөлтч байхгүй хэмжээнд очсны бас нэг шалтгаан бас байж болох юм тийм үү? Тэгэл яг хөө тэгээд одоо зарим хүмүүсийн чинь мөнгөнийхөө дүнг ерөөсө мартсан байна. Төр
асар олон жил өндөр дээд альбан тушаал хийсэн хүмүүс аахгүй юу хашилсан. Энэ хүмүүстэйгээ л ноцолдолтой тий. Одоо мантай ноцолдоо намайг атагээд шалгуулад ах юм. Би хизээч түрүү өндөр дээд альбан тушаал хашиж байгаагүй. Тэгэхээр намайг үзүүлээд юу ч гарахгүй шүү дээ. Хөрхи атагийн чинь тогтооцсон шүү дээ. Би чи айгуу сандраал айгуу ингээл тогтоолох гол бас тэр хүн тэндээ юм өгөхгүй гүйсэн чинь мань шиг амттий чи аль хэзээ 2 хоногийн дотор тогтоочтой юм билээ шүү дээ. Нэг тогтоод годох юм байхгүй байхгүй юу өөрөө бүх юм нийлтэй. Тэгээ балдуушныхын 50 байр байх вэ дээ. Тэр чи бүгдийг ингээ гаргаад би өөрөө анзаарахгүй байсан чи ийм Монголиа дээр бэж идэм билээ шүү. Тийм шүү дээ. Тийм. За тэгээд тэр нүүрсний 10 тэрбумын асуудал нэг тийшээ танаа 32 хүн 126-аас 32 гэж уулан бас болчмаар юм байна тий. Тэг үнэн тогтоогдосоо. Тийм ээ. Улсын хурлын төвшин чалгана гэхэр чинь нэлээд хариуцлагатай өндөр төвшин чалгуулуул гэж найдаж байна. Би тэгээ жоохон ингээд ичээд идэг байхгүй хүмүүсийг ингээд аюу эвгүй байдалд оруулах гэдэг юм шиг санагдал тий. За энийг зураг хэрийн зурхолоо зурхгүй болоо зурхаасаа айгаа зурхгүй байгаасаа ичээд тий нөгөө хүмүүс чинь ингээд аюу эвгүй байдалд ороод ах шинжтэй юм бэлээ. Тэгээ жоохон тийм их тийм болгоомжтой эвтэхнэр зурулж байгаа. Зөв. Тэгээ үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Тэгээ нэг тонн тутмаас $10 хэрч 250 сая тонн гэдэг чинь 250 сая $1 нэмэгдэхэд $250 сая. $1 л $250 сая. $10 нэмчихэд 2.5 тэрбум доллар. Тийм үү? Тэгэхээр тэрийг төгрөг рүү хөрвүүлнэ гэж 10-аар тийм их найд төгрөг болж байгаа байхгүй юу? Тэр маш их мөнгө. Тэгэхээр энийг Монгол улсын төгсмийн 3.1 нь явж байна. Тийм буруу ингээ яг үнэ. Буруу ингээд хэрвээ энэ гэрээнд буруу байсан бол юг зүгээр ураа ичигээ тэгдэж штэ нэг кинон дээр тэр шиг юг зүгээр засахад асуудал байхгүй гэж тэгээд хэлсэн штэ тухайн сайд. Тийм үү? Тийм. Тэгэхээр би тэр нас их олзуурах гэдэг. Нэрээ те үнэхээр $50 хийцэн байвал засах боломж нь байгаа юм байна. Тэгвэл ард иргэдэд ноогдох үнэл нэмэх юм байл гэж бодох юм да. За баярлалаа амжилт хүсье. За баярлалаа гэж ярьсан. За өнөөдрийн ярилцлаганд улсын хурлын гишүүн баярмаар оролцлоо. Баярлалаа. Баяртай.